Хоригдл тэргүүлэгчтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 20 цаг болж Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаараар үзүүлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдорж Монгол Германы бизнес форумд оролцлоо. Хамтдаа хамтран ажиллах тийм боломжтой тийм уур амьсгал олон жилийн өмнөөс бүрэлдсэн. Аж үйлдвэрийн сайд хөнгөн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол нэрийн барааны бүтээгдэхүүний үйлдвэрүүд бол цөөрч байгаамаа. Канадын хөрөнгө оруулалттай хан ресурс компанид Монгол Улсын засгийн газар $80 сая төлөхөр боллоо. Шүүхэн шийдвэр бол дөнгөж өчигдөр гарлаа. Шүүхэн шийдвэртэй танилцж байна. Монгол Улсын засгийн газрын хувьд бол дараагийн шатанд авах арга хэмжээ бол нээлттэй. Эсэлтийн эрхээ шалгалтын Монгол хэл хүчгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд дуусна. Өмнөх оны төгсөгчид яшхөрөд зайлшгүй Монгол хэлний шалгалтын бүртгэл хамрагдах ёстой. Дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн. Монгол Улсын ерөнхийлөгч Сахагийн элбэгдорж холбооны бүгд найрамд Герман улсад хийж байгаа ажлын ажил Монгол Германы бизнес форумаар эхэллээ. Герман бол Европын холбоон дэх манай гол түнш орон. Манайхны хувьд аль болон хувийн ажлаар хамгийн их зорчдог улс бол Герман. Гэтэл Германаас шин технологи оруулаад бас шууд хөрөнгө оруулалт татсан. Эсвэл өөрсдөө Германд бараа таваараа экспортлсон тун чамлалтай. Худалдааны бараа эргэлтэнд манай талын импорт зөнхөлж худалдааны эргэлт байнга алдаргалтай явж ирсэн. Тэгвэл Монголын үйлдвэрлэгчид Германы зах зээл нэвтрэх шин түншийн отоход дөхөм үзүүлсэн уулзалт Берлинд зохион байгуулагдлаа. Германы талаас манай улсад хийгдсэн хөрөнгө оруулалт гадны нийт хөрөнгө оруулалтын 1.8%-ийг эзэлж 10 дугаар байранд бичигдэж байна. Худалдааны балансаар нь авч үзвэл $140 сая алдагдaltaй ажилласан. Өөрөөр хэлбэл бид одоо нүднийг болцоход байгаа евро доллараар барьж очиод л баахан бараа ачуулдаг. Оронд нь харин малын үлэн гизэх гүзэтүүдийнх нь л гаргадаг. Герман бол угаасаа үйлдвэрлэгч экспортлогч орон. Бид хичнээн хичээгээд ч гүзэхгүй. Гэхдээ одоо бидний хийж чадаж байгаа тэдэнд хэрэгтэй зүйлийг олж нийлүүлэх, шин зах зээлийг олох, мөн Германы дэвшилтэт технологиг эх орондоо нэвтрүүлэхэд энэ удаагийн бизнес форумын агуулга чиглэгдэж байлаа. Зөвхөн Монгол Германы бизнесийн харилцаа, хүмүүсийн харилцаан дээр хамгийн их ойлгомжтой зүйл нь хамтдаа хамтран ажиллах тийм боломжтой тийм уур амьсгал олон жилийн өмнөөс бүрэлдсэн. Тэгээ Монгол Германы харилцаан дээр хүндрэлтэй асуудал бол мэдээж зай байгаа. Бид нар бол бие биенээсээ хол оршдог. Дээр нь бас дэд бүтцийн холбосон тийм шууд холбоосууд байдаггүй ийм хүндрэл бий. Мэдээж агаарын ийм замын агаарын тээврийн ийм холболт байгаа. Үүнийг бид нар сайжруулах шаардлагатай гэж үнэхээр бодож байгаа. Герман улс бол экспортлож байгаа бараа бүтээгдэхүүн мөн нийт хүлээн авах жуулчдын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч орон. Мөн уулуурхай ашигт малтмалын гаралтай түүхэн эдийн гол импортлогч орон гэж хэлж болно. Бид Монгол улстай ашигт малтмалын салбарт идэвхтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Гэхдээ бидэнд хамтран хилэлцэн шийдэх асуудал их байна. Амжилттай ажиллах гарцаа судлахын тулд энд уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн бизнес форумд манай талаас нийтдээ 10 гаруй компани төлөөлөл оролцлоо. Энд үг хэлсэн хүмүүс ихэвчлэн тээвэр логистикийн асуудал ашигтай бизнес хийхэд хүндрэлтэй байна. Газар зүйн хол байрлал, мөн манай дэд бүтцийн сул хөгжил нь эргээд германчуудын хөрөнгө оруулалт хийх худалдаа наймаагаа өргөжүүлэхэд тээврийн зардал өндөр тусч байна гэдгийг хэлж байлаа. Бид нар энэ жил ингээд ИТБ Берлин үзэсгэлэнд бид нар түнш орноор оролцсноор мэдээж жуулчдын урсгал маш ихээр нэмэгдэнэ. Тэгэхээр ингээд МЯД компани маань мэдээж нислэгийн тоог нэмэгдүүлэх, за тэгээд дотоодын нислэгийг нэмэгдүүлэхгүйгээр бид нар өөрсдөө даацаа хэтрүүлэх юм бол буцаад тэр маань биднэрт бол сөрөг нөлөөтэй. Тийм учраас дор хаяж МЯД-ийн нислэгийг тэгээд дотоодын нислэг галт иргэний үйлчлэгийг бас нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар Герман улс болон Европын холбоонд манай бүтээгдэхүүн бол нэлээд хэмжээгээр бас борлуулж байгаа. Гэхдээ бид нар илүү дэд үтсийн сайжруулах, хууль эрх зүйн орчинд илүү ажиллах, бас дэлхийн хэмжээнд нь өөрийнхөө стандартыг бий болгоход бол илүү их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Монгол улсыг бид ашигт малтмалын асар их түүхий эдтэй гэдгийг сайн мэднэ. Герман улс бол том үйлдвэрлэгч орон. Энэ утгаараа түүхий эдийн асар их хэрэгцээ байна. Гэтэл тээврийн асуудал ажил урагшлуулахад хүндрэлтэй байна. Мөн манайд бүх ажил цаг хугацаа нэг тодорхой нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Иймд уулуурхайн салбарт ялангуяа экспортын чиглэлээр баримтлах тодорхой бодлого дэд бүтцийн сайн хөгжлийг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
Хоёр талаас өөрсдийн компаниудаа танилцуулсны дараа ганцаарчилсан уулзалтууд явагдлаа. Ер нь Германы талын шууд хөрөнгө оруулалт 2013 онд 61.5 сая доллар болж Германы 40 орчим компани ажиллаж байна. Өнгөрсөн онд бол хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан, манайхаас хийх импортч багассан байна. Германчуудад манайх бол том зах зээл, евро стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бүрэн боломжтой. Төрөөс гэхээс илүү компани хоорондын санаачлах чухал гэдгийг онцгойлон хэлж байлаа. Монгол улсын ерөнхийлөгч холбооны бүгд найрамд Герман улсад хийсэн ажлынхаа үеэр тус улсын ерөнхийлөгч Гаухтай уулзаж, мөн холбооны канцлер Ангела Меркельтэй зогсонг байдалд орчход байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн шин чаданд гаргах талаар хэлцлээ. Манай улсын нийт хүн амын тоотой герман хэл мэддэг иргэдийнхээ тоог харьцуулахад Азад хамгийн өндөр үзүүлэлт гарна. Нийт хүн амын 1% нь германаар ярьж уншиж бичиж чаддаг. Энэ бол бидний харилцааг өргөжүүлэх эхний давуу тал зөөлөн дэд бүтэц. Хоёр дахь давуу тал боломж Германы үйлдвэрлэл түлхүү ашиглагддаг ховор ашигт малтмлын арвин нөөцтэй орн гэвэл манайхаа. Энэ цаг мөчид манайд уулуурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг татах асар их сонирхол байна. Шинэ оновчтой арга замыг сонгохгүй бол эдийн засгийн хамтын ажиллагаа урагшлахгүй байна. Бид хамтарч эхний ээлжинд ямар асуудлыг шийдэх ёстой гэж та үзэж байна вэ гэсэн манай эмээ Магантлагийн асуултанд хатагтай Ангела Меркель хариулахдаа Маш товчхон хэлэхэд дэд бүтцийн асуудлыг л шийдэх хэрэгтэй байна. Газар зүй хол байршил дээр нь сул хөгжсөн дэд бүтэц сайн хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна. Иймд шинэ төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг их тодорхой хин хиндээ ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй байгаа юм а. Бид үүнийг анхаарч судалж байгаа. Бас нэг анхаарах асуудал бол тээврийн асуудлыг хоёр хөрш оронтойгоо ярилцаж тохиролцсон байх ёстой. Энэ их чухал юм а. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа уламжлалт дарга хэрэглээд байвал хүссэн үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой байна. Иймд шинээр дэд бүтэц байгуулах, харилцан хөрөнгө оруулалт хийх асуудлыг уламжлалт бус аргаар шийдэх зүйтэй тусгай ажлын хэсэг байгуулж, асуудлаа яарвчлах зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Манай дэд бүтцийн гол одоо салбар болох төмөр зам бол Оросын холбооны улстай хамтарсан 50-50% ийм одоо хөрөнгө оруулалттай салбар байдаг. Үүнээс гадна шинэ төмөр зам байгуулах, шинээр дэд бүтцийн одоо бүтцүүд байгуулахад бол өөр улс оронтой, өндөр технологитой улс орнуудтай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Гурав дахь юм ноднын хятадын ерөнхийлөгч Си Жинпин дараа Монголд ирэхэд хятадын нутгаар одоо зөөвөрлөх, транзит ачааны талаар хоёр улсын хооронд маш сайн гэрээ байгуулж чадсан. Хятад улсын хувьд бол бид нар ийм одоо боломж үрдэж байгаа. Яг иймэрхүү маягийн гэрээг Оросын холбооны улстай хийхээр бид өөрөө одоо ярьж байна. Энэ үеэр мөн Мяд компани алдагдлыг бууруулж ашигтай ажилдаг болоход Люфтханса компанитай хамтран ажиллах асуудал ч хөндөгдлөө. Урьдчилсан байдлаар дөрвөн хөлөгтэй Мяд компаниг хэрхэн ашигтай ажилуулах, хэдэн хүн ажилуулах, ямар шин чиглэлд нислэг хийвэл ашигтай байх вэ зэрэг урьдчилсан бизнесийн судалгааг хийгээд байна. Энэ бол компани хооронд шийдэх асуудал гэдгийг танилцуулж, Монголын ардчлалд Германы сангууд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэнд ерөнхийлөгч мөн талархлаа илэрхийлсэн юм а. Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Доржийг хүндэтгэн холбооны канцлер Ангела Меркель өдрийн зог барингаа хэлэлцээ хийлээ. Үүний дараа хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл өгсөн. Дараагийн мэдээлэл үргэлжлүүлэн хүргэе. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг онгоцны түвшний 2 дахь их усүртэй болох ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг даалгавар өглөө. Мяд компани алдагдaltaй ажиллаж эдийн засгийн байдлыг хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатхууны үн гэдгийг уулзалт үеэр онцоллоо. Өнгөрсөн 6 сарын хугацаанд шатхууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг Мяд компани нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Гамболд хэллээ. Одоо манай нийт зардлын 31.5% бол шатхууны зардал эзэлж байгаа. Яг өнөөдрийн байдлаар тэгээд 3.1. Тэгээд нийт шатхууныхаа бас нэг 3.1 орчим хувь. За 3.1-ээс арай их 35-6% бол бид нар яг Улаанбаатараас авч байгаа. Бусад шатхуунаа болохоор гаднаас авч байгаа. Тэгээд яг өнгөрсөн 6 хонд бид нар бас 6 сараас шалтгаан нь дотоодын үн өндөр учраас гаднаас дотоодын үн өндөр учраас бид нар бас тэр нөгөө fuel tanker гэдэг юм хийдэг. Тэр нь болохоор нөгөө хямд үнэтэй газраас бас нөгөө боломжийнхаа хэмжээгээр шатхуун тээвэрч. Одоо хэрэг олон улсын үнээр Монгол Улаанбаатар шатхуу ороод ирсэн тохиолдолд заавал fuel tanker хийхгүйгээр Улаанбатараас одоо шинэ их усүр авахын тулд урдаас бид нар бол бас цуваа явуулах хэрэгтэй тийм ээ боддог дараа. Цуваа явуулахад хэдэн цистерн ер нь хэрэгтэй байна. Энэ цистернүүд нь биднэрт бэлэн байна уу? Энийг бий болгохын тулд ямар ажил хийвэ гэдэг талаар зарлах юм байна. За Улаанбаатар төмөр зам бол ер нь полиш шатхуун тээврээс 30 цистерн бэлдсэн байгаа. За үүнээс онгоц тээвэрлэхэд онгоцны түвш тээвэрлэхэд зориулж
тусгай цэвэрлэгээ арчилгаатай ийм 5 үндэстээр бэлдсэн байна. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ АИ-92 бензин литрийг нь 3,000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг 2 дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин эрүүл хүн ойлгохгүй үнэмшихгүй үн. Тэгвэл ийм явдал мятад тоглоом биш оглоом болж ашиггүй шалдагдал нүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдaltaй байна. Энэ үнийг эцсийн эцэст мят биш ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яралтай шийдэх хэрэгтэй. Мятын алдагдлыг бууруулах эхний ажил бол ганцын хүүсүүртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах юм. Монополийг халж байж мятын алдагдал бууна гэж хэлсэн юм а. Урдаас орж ирэхэд чинь нөгөө юу яадаг шүү дээ. Сав юм уу эсвэл дугууны асуудал шийдэх шүү дээ тийм үү. Тэрэн дээр ямар шийдэл байна вэ зүйл? Замнуудын шилжүүлэх аж байгууламж өргөдлийн ажил үндсэндээ дууссан байгаа 20,000 метр кубийн сав байна. Нийт одоо 6 сав байна. Энээс нэг савын бүр тусгайлан онгоцны түвшин зориулж гаргая гэдэг дээр бид сая техникийн шийдлийг газар дээр нь үзэж хараад ирлээ. Дата авалт хийхэд ерөнхийдөө бэлэн болж байгаа. За үнийн хувьд бол бид Сингапурын биржийн дээр суурилсан үнэн дээр тулгуурлаж ажиллана гэдэг зарчмын асуудлуудаа санал солилцсон байгаа. Энэ олон улсын үнээр явна. Олон улсын үнээр явна л гэсэн. Тэгэхээр энэ ингэсэн тохиолдолд бол бид ямар ч байсан дор хаяж нэг 2-3 их усүртэй болох юм. Уулзалтын төгсгөлд ерөнхий сайд түлш авдаг олон их усүртэй, нөөцөлдөг том савтай, зөөвөрлөдөг тусгай цуваатай болохыг газрын тосны газар Улаанбаатар төмөд замын удирдлагуудад үүрэг болголоо. Замуудад 2,000 тонны хадгалах сав байрлуулах, зөөвөрлөх цистернийг зориулан бэлтгэх ажлыг шуурхай бодиттой шийдэх арга хэмжээ авч засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Олон улсын арбитрийн шүүхэд маргаан үүсгэж байсан Канадын хөрөнгө оруулалттай хан ресурс компани манай улсын засгийн газраас $80 сая болон бусад холбогдох төлбөрийг төлөвлөхөр боллоо. Гэхдээ манай улсад дав заалдах эрх нээлттэй байгаа тухай өнөөдөр хууль зүйн яамнаас албан ёсны мэдээлэл өгсөн юм байна. Монголын засгийн газрын ураны ордын лицензийг цуцалсан хаан ресурс олон улсын арбитрийн шүүхэд хандаж 2011 оноос хойш маргаан үүсгэж байсан. Энэ хугацаанд 3 удаа шүүх хурал болсноор эцсийн шийдвэр өчигдөр гарлаа. Айлын талын нэхэмжлэх талын хүсэлт нэхэмжлэн лицензийг хууль бусаар урааж авсан. Ийм учраас одоо нөхөн олгорыг олгож өгнө. Нөхөн олгорын хэмжээ $358 сая нэхэмжилсэн байгаа. За Монгол Улсын засгийн газрын зүгээс ялангуяа 2013 оны 11 сарын шүүх хуралд оролцохдоо энэ нэхэмжлийн дүн хүндэслэлгүй хэд өндөр гэсэн ийм хариу тайлбар хийсэн. Ийм учраас $80 сая Америк долларын төлбөр дээр нь одоо холбогдох зардал, арбитрийн зардлыг төлөвлөхөр ийм шийдвэр гарсан байна. Олон засгийн газрыг дамжиж эцсийн шийдэн манай эсрэг талд гарсан уг хэргийн угшил нь ерөнхий сайд Асан Баярын үед гарчээ. Ураны нөөцөөр манад нэгдэж ихсдэг Дорндын ордод Оростой хамтран үйл ажиллагаа явуулахаар Канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг засгийн газраас цуцалснаар энэ асуудал үүссэн байна. Энэ хугацаанд хэд хэдэн хуулинд өөрчлөлт орсон. 2008 онд гэхэд цөмийн энергийн хуулинд өөрчлөлт орсноор бүх ураны компани үйл ажиллагааг ахин бүртгэлжүүлсэн. Энэ үед хаан ресурс компани бүртгэлээ эрүүлээгүй тухай албаныхан мэдээлэл өгч байна. Тэгэхээр дараагийн шатны арга хэмжээ ямар аль замаар нь явуулах вэ гэдгээ бол засгийн газар ярилцаж албан ёсны шийдвэрээ гаргаад тэрний дагуу ажиллаа үргэлжлээд явах болно. Шүүхэн шийдвэрээр тухайн ордын лицензийг хурааж аваагүй. Энэ лиценз Монгол улсын засгийн газарт хадгалагдаж байгаа учраас сонирхсон улс орон компаниуд уг ураны лицензийг авах, олборлох, ашиглах, хөрөнгө оруулах болцоо нээлттэй гэдгийг мөн мэдээллээ. Магадгүй арбитрийн шүүхэд гаргасан зардлыг гаргуулах замаар хөрөнгө оруулах боломж нээлттэй байгааг ч хэлж байна. Канадын хөрөнгө оруулалттай хаан ресурс компанитай холбоотой хэрэг манай улсын засгийн газрыг арбитрийн шүүхэд хариуцагчаар татсан 5 дахь маргаан юм а. Өнөөдөр аж үйлдвэрийн сайд хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Нэг салбарт олон жижиг үйлдвэр ажиллаж нэг нэгнээ татаж унадаг байдлаа аж үйлдвэрийн салбар хална. Нэгдсэн нэг тогтолцоогоор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах сувагтай болно. Өөрөөр хэлбэл бажет хэрэглэнээс хэд дахин өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлэхгүй. Аж үйлдвэрийн парк хэлбэрт шилжих цаг болсныг уулзалтын үеэр онцолж байсан юм байна. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанартай түүхийд чухал гэтэл өвчин шимэгчээс нь салгаагүй. Дээрээс нь уламжлалт нядалгаанд оруулсан малын арьс чанарын шаардлага хангахгүй тохиолдол байдаг. Тиймээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулж, нэмэн өртөг шингээ экспортлохын тулд малын чанарт анхаарах хэрэгтэй гэд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.
Европын болон одоо бусад орнуудын зах зээл дээр гарах. За загвар дизайнаа сайжруулах. За энэ талын асуудлууд бол нэлээд яригдаа явж байгаа. Энэ бол бас бидний их олон тулгамдж байгаа асуудлуудын нэг л дээ. За мөн одоо дотоодын зах зээлийг хамгаалдаг тийм хуультай болох шаардлагатай байгаа. Энэ бол бас их том асуудлуудын нэг. Энэ бол Монгол шиврээ үйлдвэр тэд гадаадад хагас боловсруулсан арьс ширээ нийлүүлдэг. Засгийн газрын бондоос 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл авч үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сайжруулсан. Одоо энэ үйлдвэр олон улсын стандартад нийцүүлэн түүхий эдээ боловсруулж эхлэдэг байгаа. 20 тэрбумыг гарсан. Энийн одоо 10 тэрбумын үнцэнтэй түүхий эдээ аваад нөөцөлдсөн. За үйлдвэрийн хэсгийн тоног төхөөрөмжөө шинжлэхэд ингээд төслөө бэлдээд байж байна л да. Одоо бол бид хангалттай нөөцтэй боллоо. Ингээд тасралтгүй явах болцоотой боллоо. Дотооддоо боловсруулсан арьс ширээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Хос аз гутлын үйлдвэр гэхэд батлан хамгаалах салбарт 12 мянган гутал, 8 мянган бүс нийлүүлэхээр ажиллаж байгаа. Эх 7 дугаар сараас евро стандартад нийцсэн хүүхдийн гутал үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө суйрлуулад байна. Мэдээж түүхийс авах Булгар, Шиврог үндэсний үйлдвэрлэгчдээс авна. Одоо Монголд бол байж тээ 4-9 насны 800 мянган хүүхэд байна. За нэг хүүхэд 2 гутал үндэснийг ойлгохгүй юу? Өвөл зөний гэдэг хамгийн энгийн одоо тэгэхээр сая 600 мянган хүүхэд болж байгаа гутал болж байгаа гэдэг. Манай энэ хүчин чадлаар өдөрт 800-аас илээхэд ажлын 300-аар 240 мянгаыг л шүү дээ. Тэгэхээр бол хангалттай зах зээл байгаа. Яг ийм байдлаар дотоодын үйлдвэрүүдийн уялдаа холбоог сайжруулан мөн дотоодын үйлдвэрийн ханш чанарт нөлөөлөх импортын бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар хязгаарлахар болж байна. Хамгийн гол нь нэг суманд 10 ааруулын үйлдвэр байгуулчаад өрсөлдөд байх биш. Үйлдвэрүүдээ аж үйлдвэрийн парк хэлбэрээр зохион байгуулж бүтээгдэхүүнээ дэлхийн захад зарна гэж том харах учиртайг салбарын сайд үйлдвэрлэгчдэд санууллаа. Үйлдвэр технологийн парк болох юм а гэж те. Ягаад гэвэл таанууд нэг салбарын ашиг сонирхол нэгтэй нэгдсэн нэг бүтээгдэхүүнийг дамжлага маягаар үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрийн зогсвол болсон байна шүү дээ. Ингэж ажиллаж чадсан энэ кадастраар ажиллаж чадж байгаа үйлдвэрүүдэд энэ бол яг нэрийн барааны Монгол нэрийн барааны бүтээгдэхүүний үйлдвэрүүд болж хувирч байгаа маа тийм ээ. Арьс шир үйлдвэрлэдэг 30 гаруй компани дотоодын үйлдвэрлэгчтэй дэмжиж эхэлвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 компани түүхий эдийн хувьд асуудалгүй болно. Яг ийм байдлаар хөгжих гарц аж үйлдвэрийн салбарынханд байна. Метр квадратын дутуу гаднах тогшилтон гүйцэд хийгээгүй барилгыг энэ жилээс эхлэн хүлээж авахгүй. Энэ хяналтыг тавих шудраг өсвөлийн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид улсын комиссийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар боллоо. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өнгөрсөн жил 900 гаруй иргэнээс манай байрны метр квадратын дутуу байна гэсэн гомдол иржээ. Эдгээр иргэд нийт 3 тэрбум 700 гаруй сая төгрөгөөр охирсон болохыг шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас тогтоосон ч ихэнх иргэд охирлоо гаргуулж авч чадаагүй байна. Нийтдээ 1.5 тэрбум гэхэд л одоо 3 компани дээр нөхөж байгаа. Эдгээр компаниуд бол бас MD Top, Тайган Малтай зэрэг компаниуд бол энэ манай шаардлагыг зөвшөөрөөгүй шүүхэд бас хандсан байгаа. Иргэдэг дахин ингэж охироохгүй тулд шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын байцаагчид улсын комиссд орж ажиллахаар боллоо. Тэд шинэ орон сууцны зай талбайг хэмжихээс гадна байрны гаднах тогтцолт үйлчилгээнд мөн хяналт тавина. Энэ шаардлагыг биелүүлээгүй барилгын компани байрыг улсын комисс хүлээж авахгүй. Тэгэхээр энийг барьсан хойно нь хүмүүс гомдол гарган тэгтэн л одоо хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах энэ Монголын байгууллагууд орж ирдэг байсан бол эн чинь оролцоод байгаа байхгүй яах юм бэ? Тэгээд тэнд зөндөө айлууд орцсон байхад байрыг нураах юм уу, өөрчлөх юм уу, юм боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө бүр эхний шатнаас нь тэгээ явж байгаад эхний шатнаасаа шалгаж явж байгаа барилга одоо хүлээн авах комисстой эднэр орцсон байна гэдэг чинь барилга барьж байгаа хүмүүс эхнээсээ эднэрийн тавьж байгаа шаардлагыг биелүүлж ажиллахгүй бол хүлээж авах шатнаас эхлээл шууд асуудалд орж ирнэ гэдэг мэдчих хэрэгтэй байхгүй. Шинээр орон сууц хүлээж авахд улсын комисс 6-аас 7 гарын үсэг зурдаг. Энэ гарын үсгийн тоо нэмэгдэхгүй. Харин шинээр баригдаж байгаа орон сууц нь тавигдах шаардлага нь л нэмэгдэж байгаа юм байна. Манай улсын хэмжээнд 1000 гаруй аж ахуй нэгж барилга угсралтай ажил гүйцэтгэж байгаа бол он гарснаас хойш 100 гаруй аж ахуй нэгж барилга угсрах, барих тусгай зөвшөөрөл нэмж авчээ. Эхлээд сургуулийн эсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэд заавал Монгол хэл бичгийн шалгалт өгөх шийдвэрийг засгийн газар 2013 онд гаргасан. Энэ шийдвэрийн дагуу авах Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-оор дуусгар болох юм байна. Энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2 сарын 9-нд эхэлсэн. Мөн зайлшгүй авах ёстой Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлч үүнтэй хамт эхэлжээ.
Энэ жилийн хувьд 2 бүртгэлийг тус тусад нь хийж байгаа. Эзэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 4 сарын 20-нд дуусна. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эрт даваа гарах дуусах юм байна. Энэ онд сургуулаа төгсөж байгаа элсэгчдийн бүртгэл нэгдсэн журмаар хийгдэж байгаа учраас Монгол хэл бичгийн шалгалтанд бүртгүүлэх шаардлагагүй. Харин 2015 оноос өмнөх жилд ерөнхий боловсролын сургуулаа төгссөн төгсөгчид зайлшгүй бүртгэлд хамрагдах ёстой болж байгаа юм байна. Одоо 3 сарын 9-өөс өмнө амжиж одоо бүртгүүлээгүй тийм өмнөх оны шалгуулагчдад даруй бүртгүүлэхгүй бол хугацаанаас хоцорсон тохиолдолд эзэлтийн ерөнхий шалгалтанд орох хэрэггүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд 1800 орчим хүн хамрагдсан байна. Энэ тоо 2014 онд 3000 гаруй байжээ. Энэ шалгалт нь иргэдийн дунд их хэлний боловсролын төвшин ямар байгааг судлах давхар зорилготой, тиймээс хүнд асуулт сорилтгүй харьцангуй хөнгөн шалгалт байх юм байна. Эхний шалгалтандаа тэнцээгүй шалгуулагчдад мөн ахин нэг удаагийн боломж ч олгож байгаа юм байна. Харин энэ шалгалтыг өгөхгүй бол эзэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж чадахгүй. Ахин нэг жил хүлээх хэрэгтэй болно. Сонгуулийн ерөнхий хорооны дараагаар улиран томилогдсон Чонсонгийн Содом цэрэн болон хорооны зарим гишүүнүүд тангараг өрөх ёслол боллоо. Сонгуулийн төв байгууллагын өргөсөн тангарагтаа үнж байж төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны удирдлага илэрхийллээ. Монгол Улсын засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциац, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн уул уурхайн салбарыг бэхжүүлэх техникийн тусалцааны төслийн хэрэгжих хугацаа энэ сарын сүүлээр дуусч байна. Төсөл хэрэгжих хугацаанд уул уурхай түшгэлсэн эдийн засгийн зөв зохицуулах бодлыг хэрэгжүүлэхэд нийт 9.3 сая долларын санхүүжилтийг Дэлхийн банкнаас гаргажээ. Зарим эрдэмтэн судлаачдын бүтээсэн Монголын нууц товчоо номын нээлтийн ёслол төрийн түүхийн музейд боллоо. Энэ номыг монгол хэлний хөрвүүлэн 2000 гаруй үгсийн тайлбартаагаар хэвлэж Монголын нууц товчоо сан эрхлэн гаргасан байна. Тухайн бүтээлийг зөвхөн судлаачд хэрэглэх биш, жирийн уншигчид судлах боломжтой хэлбээр гаргасан гэж судлаач түүхчид дүгнэж байгаа юм аа. Улс аймагт өнгөрсөн 2 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийжээ. 2014 онд гудамж төслийн хүрээнд аймгийн төвд 20 гаруй километр зам тавьж 200 гаруй айлын орон сууц ашиглалтанд оруулсан байна. Тус аймаг энэ жил үүсэн байгуулагдсныхаа 90 жилийн ойг тэмдэглэнэ. Ойг угтах нутгийн зөвлөлийн уулзалтыг энэ сарын 7-нд Буян тухай цогцлборт зохион байгуулах юм байна. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийг сонгоо үзэж бидэнтэй хамт байгаа танд баярлалаа. Улаан загалмайн байгууллагын үүрэг нөлөөг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн шинжилгээ хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Улсын хурлын зарим гишүүдийн хувьд улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулад байгаа юм. Энэ талаар Монгол улсын эрхлэгчийн дэргэдэх иргэний танхимд хэлэлцүүлэг боллоо. Монголын улаан загалмай нийгэмлэгийг олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн хэсэгт тооцож гүйцэтгэх ажлын чиг үүргийг нь харгалзан статусыг нь өөрчлөх хэрэгтэй гэж улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан улсын хурлын гишүүд тайлбарлаж байна. Хууль эрх зүйн шинжил хийсэн нөхцөлд улаан загалмайн байгууллага нийгэмд эзлэх байр суурь нь нэмэгдэх, үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, илүү хүчтэй байгууллага болох боломж бүрдэнэ гэж Монголын улаан загалмайн нийгэмлэгийн удирдлага үзэж байна. Энэ сүүлийн үед олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөний хүрээнд нэмэгдэж байгаа нэг ойлголт бол улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэг бол төрдөө нэмэлт хүч болдог, тусалдаг үүрэгтэй ийм байгууллага гэсэн ойлголт орж ирээд зөвхөн ийм ойлголт бий болоо зогсохгүй ийм бодиттой үйл ажиллагаанууд явагдаад байгаа. Тэгээ энэ юм нь бол манай өнөөдрийн хуулинд байхгүй. Бид нар тийм статус, тийм одоо онцлогийн хуулиар залгаад өвчл хэдийгээр төрийн бус байгууллага ч гэсэн энэ бол төрийн зарим үүргийг гүйцэтгэх чадвартай, гүйцэтгэх үүрэгтэй болгоод улаан загалмайд үүргийг өгчвөл энэ бол манай улаан загалмайн хөгжлийн түүхэнд бол шинэ шат болох юм байна. Улсын хурл хуулийн шинжилгээг хийхдээ төрийн байгууллага улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэх, улсын төсвөөс дэмжлэг үзүүлдэг байх, зарим чиг үүргийг нь төрийн бус байгууллагад шилжүүлэхэд анхаарах шаардлагатай тухайд хэлэлцүүлэгт оролцогсод хөндөж байна. Бас улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинжлэхдээ дэлхийн нийтийн жишг хандлагад нийцүүлэх нь зөв гэдгийг ч олон улсын байгууллагын зөвлөж байна. Улаан загалмайн байгууллагад өөрчлөлт хийхдээ олон улсын төвшөнд эрх зүйн зохицуулалт ямар төвшөнд байгааг харгалзан үзэх ёстой. Монголын улаан загалмайн нийгэмлэг үйл ажиллагааны чадвартай болсон байна.
Гэхдээ улам сайжруулах шаардлагатай. Үндэсний нийгэмлэг бол засгийн газарт тусалцаа үзүүлж ажиллах ёстой. Гэхдээ үйл ажиллагаа нь бие даасан байх учиртай гэж олон улсын улаан загалмайн байгууллагын Аз номхон далайн бүсийн дэд захирал Мартин Паллер хэлж байна. Альч улс орны үндэсний нийгэмлэг нь нийгэмд нөлөөтэй хүчтэй байх хэрэгтэй. Хэрэв сул дорой байвал үүргээ биелүүлж чадахгүй. Энэ бол баримтлах гол зарчим юм. Бас улаан загалмайн байгууллага урт удаан хугацаанд үргэлжлэх ажлыг хийх ёстой гэж Фижи улсын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Филипп Монако хэлж байна. Зарим мэдээлэл судалгаанаас үзвэл Монголын улаан загалмайн нийгэмлэг жил бүр дунджаар эмзэг бүлгийн 240 мянган хүнд нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ дэмжлэг үзүүлдэг байна. Улсын хэмжээгээр 20 мянгаас 22 мянган донор ажилдаг. Нийгэмлэгийн гишүүдийн тоо 100 мянгад хүрээд байгаа юм. Бас өсөр үеийн 60 мянгад улаан загалмайчид, сайн дурын идэвхтэн 3500 гаруй хүн ажилдаг байна. Засгийн газраас хэрэгжүүлж байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт зарим нэгэн өөрчлөлт орсон. Энэ тухай орон нутгийн танилцуулж, хөдөөний иргэдийг ажлын байраар хангахад бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухай санал солилцох зорилгоор хөдөлмөрийн сайд Чинзориг Өвөр хангай аймагт ажилласан байна. Бэлэн мөнгөний хөтөлбөрүүдээс татгалзаж, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлүүдийг хөдөө орон нутагт санал болгоно. Ингэснээр үйлдвэржилт хөгжиж, төр биш байнгын ажлын байр бий болно гэж хөдөлмөрийн яамныхан харж байна. Орон нутагт хуваар аж ахуй эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа, өрхийн аж ахуй эрхэлж байгаа иргэдийг бид бол нэлээд дэмжих юм бодлого явуулнаа. Эдгээр иргэдийг бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх сургалтанд хамруулах замаар чадах бий болох хэрэгтэй байна. Хөдөлмөрийн яамнаас малчтын хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх ажлын хэсгийг 10 гаруй сумдад ажиллуулсан байна. Судалгааны дүнд малчтыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэж тодорхойлжээ. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа үндслэлээр малчтын тэтгэврт гарах жилийг 50 насаар тогтоох асуудлыг хилцгээр болсон байна. Түүнчлэн байгалийн гамшигт малаа алдсан, шинээр малчин болж байгаа залуу гэр бүлийг дэмжих зорилгоор малжуулах төслийг үргэлжлүүлнэ гэдгээ ч мөн Өвөр хангай аймгийн иргэдэд танилцуулсан байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцдаг байсан алсын түргэн тусламжийн дуудлагыг улсын төв эмнэлгүүд өнгөрсөн жилээс хүлээж авдаг болсон. Жишээ нь Баян-Улгийн аймагт хүнд мэс заслахыг шаардлага гарч мэргэжлийн эмч дутагдвал улсын 1-р төв эмнэлэг рүү ханддаг болсон. Гэтэл төв эмнэлгүүдийн төсөвт алсын дуудлаганд явах зардлыг нь тусгаж өгөөгүй учраас хүндрэл гарах болжээ. Тиймээс хөдөө орон нутгаас ирсэн дуудлага бүртэг хурж ажиллах боломжгүй байна. Эрүүл мэндийн спортын дэд сайд өнөөдөр 17 аймгийн эмнэлгийн удирдлагуудтай захимаар холбогдож алсын дуудлагын үйлчилгээ ямар байгаа талаар саналыг нь сонслоо. Хамгийн ихэнд Арангай аймгийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга цэрэн толгоор холбогдож бид 3 удаа алсын дуудлага өгсөн. Харин дуудлагаар эмч ирээгүй, тэдэнд манай аймагт ирэх зардал байхгүй гэсэн хариулт өгсөн гэлээ. Ийм хүндрэл бусад аймагуудад ч гэсэн байна. Төрөлхөмжийн нэгдсэн төрөлхөмжийн алсын дуудлагыг тараасан явдал нэг 2 хүндрэл учруулаад байна. Нэгдүгээр нь юу хэр зэрэг дуудлага хүлээн авах явц их олон амжилттай болсон. Клиникийн эмгүүдтэй дуудлага хүлээн авч өгөхөөр зэрэг эмнэлгийн хэлс орлогчтой яргээд утсыг өгдөг. Эмнэлгийн хэлс орлогчтой ярихаар тэр засгийн эрхлэгчтэй яргээд өгдөг. Тэр нэг засгийн эрхлэгч нь авахаараа тэр эмчтэй яргэдэг. Ингээд бүр гурвалжин дөрвөлжин юм болоод энэ хугацаа болоод маш их уцхамж байгаа. Өнгөрсөн оны 1-р сараас 10-р сар хүрт улсын 1-3-р төв эмнэлэг, гэмтэл согох судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд алсын буюу орон нутгаас 176 удаагийн дуудлага ирсэн байна. Үүний ихэнх нь гэмтэл согох судлалын үндэсний төвд иржээ. Гэтэл бүх дуудлаганд хүрч ажиллах боломж байхгүй байгааг тус төвийн ерөнхий захирал нь хэлж байна. Учир нь алсын дуудлаганд явдаг ганцхан унаатай, гэтэл 2 аймгаас зэрэг дуудлага ирвэл нэгрүүл явхаас өөр арга байдгүй гэлээ. Нэг машин, нэг жолооч, нэг диспетчер л утсан шүү дээ эмнэлэг болгонд. Тэгээ энэ улсуудын цалин байхгүй. Нөгөө бензиний зардал байхгүй, сэлбэгийн зардал байхгүй юм байдалтай байсан. Тийм учраас хоёрдугаарт нэг том хүндрэл нь бол хэрэг одоо гэмтлийн дуудлага өнөөдөр одоо өөр нэг аймагт гараад дахиад 4 цагийн дараа дахиад гарахад бол дахиад явах юм байхгүй. Улсын эмнэлэгт батлагдсан төсөв нь угаасаа хүрэлцдэггүй. Гэтэл ямар ч төсөв мөнгө нэмэхгүйгээр алсын дуудлагыг улсын төв эмнэлэгт нэмж үүрүүлсэн нь эрүүл мэндийн шуурхай үйлчлэгийг уламд ордуулахад хүргэжээ. Ийм байдлаар цаашдаа ажиллах боломжгүй байгааг орон нутгийн эмч нар хэлж байлаа.
Сонгон дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн анх дугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдэд ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө нээх хөгжүүлэх бололцоо дутмаг байна гэж өнөөдрийн зөвлөгөөнөөр эмэгтэйчүүд хэлж байна. Эмэгтэйчүүдийн хөгжих боломжийн тухай ярихын тулд хүүхдийн цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудлыг нэн дүрэнд ярих шаардлагатай. Цэцэрлэг сургууль хүрэлцээгүй байдаг болохоор гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болдог. Үүнээс болоод ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх боломж нь хумигддаг тухай сонгон хайрхан дүүргийн эмэгтэйчүүд хэлж байна. Эмэгтэйчүүд маань хүүхдээ ажилд цэцэрлэгт нь хүргэж өчөөд, сургуульд нь хүргэж өчөөд өөрөө ажил хийх, боловсрох тийм бололцоо нь маш муу байдаг юм аа. За эдийн засгийн хувьд бас сул дорой байдаг ажил эрхлэлт багтаагаас болоод гих мэтчлэн олон төрлийн асуудлууд байдаг. Гар урлал юм уу те, ойдол, эсхүүр бүх зүйлийг хийдэг. Тэрийг бодвол одоо тэгээд нөгөө борлуулах одоо тийм зах зээл байдаггүй учраас бас тэр нь бас хүндрэлтэй асуудал болдог. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг богино хугацаанд шийдэх боломж хомс. Тиймээс эмэгтэйчүүдэд өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа орлоготой байх боломжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэл дүүргийн удирдлагууд гарц шийдлийг хайж байгаа гэлээ. Гэрт нь хөдөлмөр эрхлүүлэхийн тулд өшөө гэртээ одоо бизнес эрхлээд хүүхдээ харангаа юм оёод тэрийг бүтээгдэхүүнээ заавал өөрөө борлуулахгүйгээр нэг одоо цамцны захын захалдаг ч юм уу, эсвэл одоо ханцууны нэг хэсгийг ойдог ч юм уу, ийм сүлжээ ойдлын тэр бизнесийг эрхлэх тийм боломж байгаа. Манай жижигнүүд үйлдвэрлэлийн дэмжих сургуулийн төгж байгаа. Тэрнтэй манай эмэгтэйчүүдийн зөвлөл засаг даргын тамгын газар хамтарч бизнес эрхлэгч өргөдлгөөсөн эмэгтэйчүүдэд бас бизнес инкубатор төвд борлуулсан хийсэн бараа бүтээгдэхүүнийг үн төлбөргүй лангуугаар хангаж борлуулах. За бусдад зуулшиж өгөх зэрэг ийм арга хэмжээнүүд явж байгаа. Өнөөдрийн зөвлөгөөнөөр эмэгтэйчүүд өөрсдөө эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай сонгон хайрхан дүүргийн сонгогдсон улсын их хурлын гишүүд нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд хандан уриалга гаргаж байгаагаа танилцууллаа. Цаашид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулахаар болж байгаа юм байна. Анх дугаар өгд зан базарын мэлмиг гисний 380 жилийн энэ онд тохиож байгаа. Түүний жан шалсан шинийн 14-ний энэхүү өдөр гандан тэгшлэн хэд сүсгтэн олон хамттан дүнчүүр маань хөгжиж байна. Өндөр гэгээн зан узар Монголын ард түмний оюун санааны төлөвшөлт жинтэй хувь нэмэр оруулсан түүний зохиосон соён бүсэг өнөөдөрч Монгол улсын төрийн далбаанд тусгаар тогтнол эрхчлөө ард түмний эр нэглийг бэлэгдэн оршсоор байна. Тэрээр Монгол улс манжийн дарлалд орсон түүхэн хүнд үед ард олноо чиглүүлж оюуны дархлаа тогтоон хамгаалж ирсэн байдаг. Мандах төрийг биш мөхөх төрийг даасан нь монголчуудын тусгаар тогтнолыг хадгалж чадсан чухал шийдвэр байсныг шашин судлаачид хэлж байна. Өндөргийн зан узар Монгол орнд мэдснээр тэр бурхны шин эрдэнэ гэдэг энэ нийгмийн амар монголтой сайхан болгодог, хүний төгсгөөр төрөгдөг, өнөөдрийн ертөнцийн шин зууны шин төвлөртний хүмүүсийн шин мөнгөний хүмүүсийн одоо эрэлхийл болсон тэр сэтгэлийн ар усал оюун ухааны тэр хөгжлийн одоо өндөр шатнд хүргэдэг энэ шашин нам сургаалыг бол Монгол дэлгэрүүлсэн их ачтан Монгол түмний бит бус соёлын өв болон үлдсэн майн хөгжих үйлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уламжлалт шашин соёлоор дамжуулан нийтийн төлөвшөлд эргээр нөлөөлөх зорилгоор өндөр гэгээн зан узрын давхар ерөөлтөй хаврын тэргуун сарын шинийн 14-нийг сонгон энхүү майн хөгжиж байгаа юм байна. Дорногой аймгийн дэлгэрэх сумаас өнөөдөр богооноос буугаад ингээд энэ сайхан майны суралт ирээд өглөө богооноос шууд буугаад одоо болтол хараагүй энэ майн төгжөөгөө явж байна. Нийлээд уншихад бол майн их олон төв болдог гэсэн. Тэгээд тэрнийг бодож энэ төрч ирэл олон сүсгс олонтой нийлж ном уншсан. Одоо энэ хонжил сайхан гарч байна. Тэгээд одоо бүх л одоо улсуудын сайн сайхны төлөө майн өргөхөрлд ирж байна да. Майн хөгжүүлсэн хүн бусдыг хайрлах энэрх сэтгэл нэмэгдэж бүх хүнд эргээр зөвөр үлгэрэх дадал судгаа хамгийн гол нь нийгэм бухимдалтай хүн хүнээсээ холдоод байгаа энэ цагт сэтгэлээ оюунаа тунгалаг ариун байлгахад майны хүч их байдгаа гэдгийг гандан тэгчлийн хэдийн лам хуургууд хэлж байна. Оюутан залуус цусаан бэлэглэж бусдад амьдрал бэлэглэх аянд нэгдлээ. Монголын оюутны холбоо цус хэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарсан аяны эхний 2 хоногт 250 гаруй оюутан оролцсон байна. Өөрөөр хэлбэл тэд нэг өдөрт авах шаардлагатай байдаг цусны нөөцийг бүрдүүлж чаджээ.
Таны өгсөн цус хүний амьдралд ямар хэмжээний тус хүргədгийг иргэний энэ талархлаас харж болно. Хавдаргэгч аюулт өвчнөд нэрвэгдэж, хүнд эмчилгээ хийлгэн цус алдсан иргэнд донор амьдрал бэлгэлсэнд баярлсан сэтгэлээ илэрхийлжээ. Ийм сэтгэгдэл талархал цус сэлбэлт судлалын үндэсний төвд олон ирдэг. Үүнээс таны нэг удаа өгч байгаа цус өвчтөнд алт мөнгнөөс илүү үнэтэй тусламж болдгийг харж болно. Хүмүүнлэгийн их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд Монголын оюутны холбооны залуус эмнэлэгт өвчнөөр шаналн байгаа. За амарчих үедээ цус их алдсан, хагалгаанд орох гэж байгаа олон хүний төлөө цусаа өгч байна. За нийт одоо нэг 11 удаа цусаа өгч байна. 21 наснаас хойш өгсөн. За одоо тэгээд нэг 30 гаруй хүнд амьдрал бэлгэлсэн болоо да тий. Хүмүүст их цус болсон гэж боддог. Би анх 17 настайгаас эхэлж цус өгч эхэлсэн. Яг одоо дооны югаар бол 17-аас 60 хүмүүс цусаа өгөх боломжтой байдаг. Би одоо байдлаар нийт 44 удаа цусаа бэлгэлсэн байна. Цус өгснөөр бол үнийг муудан барьны нээтрээ гэсэн янз бүрийн асуудал байдаггүй шүү дээ. Тэгэхээр залуу хүнд цусаа өгч Монголын оюутны холбоо цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхэн Монгол Улсын их сургууль, Сити дээд сургууль, Монголын үндэсний их сургууль гээд 5 сургууль дээр очиж донор болохын ач холбогдлын талаар оюутнуудад танилцуулсан. Мөн дээрх сургуулиудад явуулын баг ажиллуулж, Баянгол дүүргийн эрүүл мэндийн зохицолбор төвдөр цус авч байгаа юм байна. Яг энэ 3 дугаар сар маань одоо хамгийн цусны эрэлт ихтэй үе байж таардаг. Мөн өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр, эрхийнхээ өдөр оюутнууд банаас цусаа өгч тэр хүний аймаа аварч одоо эрхийн эдлэнгээ нийгмийн өмнө үлээс үүргээ биелүүлэх энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. 2-3 жилийн өмнө цусны нөөц дутагдaltaй байдаг байсан. Тэгвэл одоо залуусын идэвх оролцоо нэмэгдэж байгаа учраас нөөцийн хомсдолд орох нь багассан гэж цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхэн хэлж байна. Сайн дурын донорын игнэний 60-70%-ийг манай оюутан залуучууд бүрдүүлдэг. Тэгээд 2014 онд бид нэр 17 мянган донороос цус цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй ажилласан боловч энэ тоо маань 18,880 болж өссөн амжилттай ажилласан. За энэ үйл ажиллагаанд бол оюутан залуучуудын минь оролцоо бол маш сайн байсан. Оюутан залуусын цусаа бэлэглэх энэ аян эрх бием гараг хүртэл үргэлжилэх юм байна. Энэ хугацаанд 1000 гаруй оюутан хамрагдаж 3000 хүнд амьдрал бэлэглэх цусны нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хятад энэ оны цэргийн зардлаа 10% нэмэхээр төлөвлөж байна. Украиний зүүн нутагт хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. Америкийн цус эрхлэгч Оросын эсрэг авсан хоригийнхаа хугацааг сонголоо. Олон улсын үйл амьдралын мэдээг манай орчин улсын редактор Төвшин Жаргал студиэс та бүхэнд хүргэх болно. Орой минь дөрөв үзэгчтэй. Тэгэхээр маргааш Бежатна Хятадын хууль тогтоох дэд байгууллага буюу бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ээлжид чуулган эхлэх гэж байна. За хэлэлцэх гол асуудал нь энэ оны төсвийн төсөл байх бөгөөд энэ жил Хятад улс цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг их хурлын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдгдсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа гол мэдээлэл болоод байна. За Хятад бол том улс. Улс орныхоо аюулгүй байдлыг хангах, армийн байлдааны чадамжийг бэхжүүлэх, ард иргэдэд тайван амьдрах боломжтой байлгах шаардлага байна. Үүний тулд мэдээж материаллык хангамж шаардлагатай. Өнгөрсөн онд цэргийн зардал 12.2%-аар нэмэгдсэн. Энэ оны тухайд хэдэн хувиар нэмэгдэх эцсийн тон маргааш хэлцгүүгээр л тодорхой болно. Гэхдээ 2015 онд батлан хамгаалах төсвийг ойролцоогоор 10%-аар нэмэгдүүлэхээр хэлцэж байгааг хэлэх байна. За үүний зэрэгцээрээр Хятадын өмнө улс орноо шинжлэх үүрэг зорилт тулгарч байгаа бөгөөд энэ үйл явцыг шийдвэрлэхэд цэрэг арим батлан хамгаалах системээ шинжлэх шаардлага нэн тэргүүн тавигдаж байгааг онцлон мэдгдсэн юм. За мөн Хятадын цэргийн төсөв бол улс орноо хамгаалах зардал бөгөөд үндсэн хуулийн заасны дагуу бүхэлдээ батлан хамгаалах зорилтойг одоо тэмдэглэн хэлсэн юм а. За өнгөрсөн онд Хятадын цэргийн төсөв 12.2%-аар нэмэгдэж 132 тэрбум долларт хүрсэн бол за 2013 онд энэ нэмэгдэл 10.7%-д хүрж ирсэн юм. За энэ хооронд Америкийн болоод олон улсын шинжээчид Хятадын цэргийн зардал энэ онд 40-оос бараг 50%-аар өсч магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. За учир нь цэргийн төсөвт өндөр технологийн зэвсэг техникийн импорт, за салбарын шинжлэх ухааны судалгаа зэрэг хөтөлбөрүүдийн зардал багтдаггүйг онцолж байгаамаа.
Дараагийн мэдээ үргэлж. Тэгэхээр өнөөдөр Украиний нүүрсний томоохон уурхайд осол гарч 32 хүн амнасаа алдсан гэх салан тусгаарлагчдын мэдээллийг Тус улсын парламентын дарга Владимир Гройсман баталсан байна. 1958 онд ашиглалтанд орсон жилдээ 1-2 сая тонн нүүрс олборлдог тус уурхай Украиний зүүн нутгийнхан салан тусгаарлагчдын хяналтанд байгаа Донецкийн тус уурхайд гарсан ослын талаарх мэдээлэл өөр хоорондоо нийлээд зөрүүтэй ирж байгааж урьдчилсан байдлаар дэлбэрэлт болох үед уурхайн гүнд 43 хүн ажиллаж байсныг тогтоогоод байгаамаа. Дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын онцгой байдлын яамнаас дэлбэрэлт агаар хийн холцтой холбоотойг мэдээлж байгаа юм. За одоо ослын газарт аврах ажиллагаа явуулж байна. За Орос улбаны улсын онцгой байдлын яамнаас Украиний зүүн нутаг руу хүмүүнлэгийн тусламж бүхий 17 удаагийн цуваагаа илгээсэн нь Донбасс очоод байна. За энэ удаагийн цуваа 2000 тонн хүмүүнлэгийн тусламж атсан 160 гаруй ачааны машинаас бүрдэж байгаа юм байна. За бүх машинууд хил галийн шалганаар орж зорьсон газар руугаа хөдөлсөн гэдэг мэдээ байгаа өгöd за цуваан дахь зарим машинууд Луганск мужид хэдийнэ хүрчээд байгааг Оросын онцгой байдлын яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэж байгаа юм. За өнгөрсөн оны 4-р сараас эхэлсэн Украиний цэрэг харим салан тусгаарлагчдын хоорондын дайн тулааны хүлд Донбассын Оросын суугчид ихээхэн өргөдөж хохироод байгаа юм. За дээр нь тус бүс нутагт аюулгүй байдлыг чангатгаж шалган нэвтрүүлэх цэгүүдийг чангатгаснаас болж за иргэдийн шилжих хөдөлгөөнд сатаад байгаа төдийгүй бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч үйлчлэгэнд улам тоглодоод байгаамаа. Хүнсний хомсдол хэдийнэ үүсчихэд байна. Украиний цэргүүд оруулахгүй тусгаарлаж байгаагаас хүмүүс ч бухимдалтай байна. Кримтэй адилаар энэ бүс нутгийг ч эдийн засгийн хоригонд оруулчихад байна. Энэ бол төр зүрэл хүндрэл байх. Өнөөгийн нөхцөлд өөр арга байхгүй. Бид тэндх нөхцөл байдлыг хянаж чадахгүйгээс хойш ийм нэмэлт арга хэмжээ авахаас өөр аргагүй хүрч байгаа юм. Тэртээ тэргүй хүмүүсийн амьдрал хүнд болж дороотчход байхад аюулгүй байдлыг дээшлүүлнэ гэж юу байх вэ? Харин ийм хаалт хамгаалалттай болсон нь толгоон бас нэг өвчин болоод байна. За Украиний ерөнхийлөгч Петр Порошенкогийн үүрэг болгосноор салан тусгаарлагчдын хяналтанд байгаа нутаг дэвсгэртээ зарласан шугамын дагуух энэ шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааг инх үед төвчүүлээд байгаа нь нутгийн иргэдэд хүндрэл өчүүлж байгааг Associated Press агентлаг дамжуулсан юм а. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Орос улбаны улсын эсрэг авсан 20 арга хэмжээнийхээ хугацааг дахин 1 жилээр сунгаад байна. Энэ тухай цагаан ордноос мэдээлсэн бөгөөд Москвагийн Украинтай холбоотой үйлдэлүүд нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал гадаад бодлогод ч заналхилж байна гэж үзэж ийм арга хэмжээ авах хусныг онцолжээ. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчид өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн шат дараалтаагаар Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээ авч эхэлсэн. За Америкийн ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг харин Оросын төрийн думын гишүүд аргаа барж цөхөрснийх нь баталгаа гэж харж байгаагаа мэдэгдэж байна. За энэ хооронд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Израилийн ерөнхий сайд Нетаньяхуг Конгресст үгэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах өөр шинэ арга шийдлийг санал болгоогүйг сэтгүүлчдтэй уулзалтаа илэрхийлсэн байна. За үүний зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээгүй. За энэ хөтөлбөрийнхөө үйл ажиллагааг нас татгалцсныг сануулгын хамтаар өнгөрсөн жил тус улстай төр гэрээ байгуулахад Израилийн ерөнхий сайд мөн эсэргүүцэж байсныг нь мэдэгдсэн юм а. За ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар тохиролцоонд хүрч чадвал Тегеран энэ чиглэлийн үйл ажиллагаагаа 10 жилийн хугацаагаар зогсоохыг хүлээн зөвшөөрөх ёстойг мөн энэ үеэр тэмдэглэн хэлсэн юм. За бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын гадаад харилцааны сайд Ри Сунрён тус улсад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үлдэж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн шүүмжлэл бүхий тайлбар илтгэлийг эрс нцаасан байна. Женев хотно өчигдөр болсон нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд оролцох үеэр тэрээр энэ тухай мэдгдсэний зэрэгцээ за хүний эрхтэй холбоотой асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг хоёрдмол стандарт баримталж байна гэж шүүмжилсэн. За түүнчлэн тэрээр өчигдөр нэгдсэн үндэсний байгууллагын санаачлагаар зохион байгуулагдсан зэвсэглэлийг хүрэх асуудлаарх олон улсын баг хурал дээр Америкийн нэгдсэн улсын зүгээс ирж байгаа цөмийн аюул занал хийллийг зогсоох чадал хойд солонгосчуудад байгааг сануулахын зэрэгцээ шаардлага гарвал урьдчилж цөмийн цохилт хийхээ анхааруулад авсан юм а. Европын холбоо замаас гарсан буцааж оруулахын тулд шинтгэл хийж гол тохиролцоонууд эргэн харах шаардлагатай байна. Британий гадаад хэргийн сайд Филипп Хаммонд ийхүү мэдэгдэж Брюсселд бодиттой өөрчлөлт хийгдсэн цагт тус улс Европын холбоонд үлдэх болно гэдгийг дахин сануулад авлаа.
Их Британи тус холбоонд шинтгэл хийхин тулд зүгээр суугаагүйг тэрээр мөн мэдгдсэн. За сүүлийн саруудад одоо тус улс Европын 23 оронтой яриа хэлцээ хийж Европын холбооны байгуулсан гэрээний нөхцөлийг эргэн харахад бэлтгэж байгаа юм байна. За Их Британи Европын холбооноос гарах асуудлыг сүүлийн 1 жилийн хугацаанд эрчимтэй хөндөж байгаа. За ерөнхий сайд Дэвид Кэмерон 2017 оны бүх нийтийн сонгуульд ялалт байгуулчихвал энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаач амлаж байсан юм а. За орчин үеийн редактор Төвшин Жаргалтай баярлалаа. Үзэгч та бүхэн мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд ойрын өдрүүдийн цаг агаар мэдээг хүлээн авна. Бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаараар үзүүллээ. Та бүхний маргаашийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй болтугай. Сайхан амраарай.